Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсоорой. Шижир алт. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. 10 дугаар хэсэг. Олон хүүхдийнхээ араас гарч амжихгүй бүсгүй нөхрөн хүлийн хашаандан холих байна. Толгойд нь үе энэ алтыг хүнд ч мэдэгдэлгүй өөртөө авчихвал яадаг бол гэсэн адын бодол орж ирэх чиглэн түүнийг тэр дуран эсэргүүцэх мэт толгойс зэгсрэнэ. Яг ямар учиртай хэн гэж хүн төрсөн ахыг нь анаад алд хүртэл өгүүлж авчвн энтер гэж айлган сүрдүүлж байгаа талаар бодохын төдийд хамаг биеийнх нь үс босно. Яарч ядаж байтал цагийн зөө урсаж өгөхгүй. Хашааных нь хаалга дуугарах бүрт цочин өндөлцөх бүсгүй эцэст нь нөхрийнхөө царайг харжээ. Түүнийг хашаагаар дөнгөж орж ирэхэд тосон гүйж очив. Марламаа баяр хүүг сугдаж аваад хашааны булан руу дагуулan алгалаа. Түүнийг ирэх хүртэл бэлдэж байсан яриагаан тэр чигт нь мартаад эмх замбраагүй хачин зүйлс энэ тэндээс нь ярьж гарав. Баяр хүү гайхан түүнээс юу болсныг асуухад эхнэр нь урт амьсгаа авч тайвшраад халаасаа уудлан хар хөх давнд нандинан боосон алт гаргаад ирхэн тэр. Үүнийг харсан баяр хүү тэр дуран гараа сунган авахыг оролдтол маралмаа алтан бушуухан татаж аваад ахих гэсэн. Мэдж байна. Би ядаж барьж үзье л дээ. Гэхэд бүсгүй итгэл муутайхан алттай гараан нөхөрлүүгээ сунгажээ. Баяр хүү алтыг барьж нааш цааш эргүүлж тойруулан харж байх үед эхнэр нь зисмийг гадаа тоглож байхад нэг хүн авчирч өгсөн гэсэн. Тэгээд удахгүй алттайгаа хамт ахыг ирж авна гэж хэлүүлсэн байгаа юм та. Би араас нь гүгэд гарсан ч годомжинд ямар ч хүн байгаагүй. Би айгаад байна баяраа. Ямар ч хүн сайн дураараа хүнд ийм том алтыг майгээд өгчихгүй штеп. Наандаж бодоход энэ алтыг заруул бүтэн байр машин хангалттай авчихна штеп. Бүр ховын орон сууц том жип машин авна. Хөөхтүүдэд төлбөртэй сургууль сургасан ч цаана нь бүх насаар амьдрахад хангалттай их мөнгө үлдэнэ гэж боддоо. Гэж хэлэхдээ нөхрийнхэн царай гэрэлтэж нүдэнд нь шунлын оч гялалзаж байхыг харсан марлаа. Төвний гараас алтыг тэр дуранд булааж авлаа. Чи яагаад байгаа юм бэ? Юу яагаад байгаа юм бэ гэж чи энэ алтыг авах гээд байгаа юм уу? Айгүй бол энэ алтнаас болж ахын голомт ингээд сүрчгсэн байвал яах юм? Юун голомт вэ? За юун сүртэй юм? Гэж хэлээд инэв. Марлаа. Баяраа. Энэ ерөөсөө энийг зүйл биш. Ахын том хүү хүрлээ галзууг эмлэгт байгаа. Бэрэгч бурхан болчлоо. Гэтэл баг хүн шүн болгон босч суучгаад хиймтээрс тоглоод байгааг чи юу гэж бодож байна та? Чи ч анзаараагүй л бах. Ажил гээд ар гэр ямар тоодог биш гэж хэлээд ширв татжээ. Баяр хүү эхнэрийн аргадан гүй бугуунаас нь зөөлөн татаж өөртөө ордуулад за миний хэр битгий уурлал та. Би ажилдаа ядраад ганц цагч болтгоо нойр авчих санаатай л байгаа даа шүү дээ. Зэсмэ тэгээд юу гэж ярьж байсан юм? Мэдхгүй. Ганцаараа хот хийдэл инээгээд л хөхрөөд хуруугаараа тоглоод л өдөр хүүхдүүдтэй тоглохдоо тэгдгүү мөртлөө шүн болохоор л харанхууданд ганцаараа бос суучгаад инээж баясаад авахар эвгүй юм. Ядаж явахад ийм алтмалт бариад ирэхэр чинь миний зүрх зогсож алтлаа. Үгүй тэгээд энэ алтыг чамд яа гэж өгсөн юм? Ахих гэж яаж мэдэж байгаа юм? Би чамд хэлсэн шүү дээ. Удахгүй алттайгаа хамт ахыг ирж авнаа гэж зэсмэд хэлсэн байгаа юм. Хоёулаа ер нь ахад туслах хэрэгтэй юм шиг байна. Гэж шаналсан царайгаар нөхрөн тосон харав. Баяр хүүгийн царай гарын хувьсгэж өврөөрөө дүүрэн хүүгүүдтэй хоолонд ховд сунаргээ ганц хүний цалин хүрэлцэхгүй байхад юунд туслах энэ төр вэ? Мөнгөөр биш үгэж болно шүү дээ. Хүрлийг очиж эргэж тойрё. Эмч нартай нуулзаж эмчилгээг нь нэмүүлье. Талигчин хэрэг юу болж байна? Ах хаан явна гэдэл санаа тавих ёстой юм их вэ шүү дээ. Газар дээрх ганц ах минь юм хойно. Надаас өрхөн ингэж гүөхлээд. Гээ тэглээгээд төгөр явсан гайг үүгээр дуудана гэж нь болчвол яах юм? Чи яаж тэгж хэлж чадж байна? Тэгж ирвэл чи бид хоёрын өдий зэрэгт явна ах эгч хоёрын буян шүү. За. Тэгээд намайг яа гэдэг юм? Гэж тэр шаасан байдалтай асуув.
Яах юу байдгийг нэг бол гэртээ хүүхдүүдэд хараад үлд. Эсвэл хүрлийг эргэж тойрж ахыг бол алт авчирч өгсөн хүний тухай хэл. Гэхэд баяр хүү шилээ маажаад босоод явчихжээ. Маргааш өглөө нь марал дөнгөж сэртэл нөхөр нь ажилдаа яваагүй байв. Гайхсан бүсгүй асуухад чи чинь л өөрөө эмнэлэг яв ахыг олмол гэдээсэн биз дээ. Би л гэртээ хүүхэд харж үлдчих чадахгүй. Хүрлийг очиж иргэе гэжээ. Жаалжуул чихэр жимс барьсаар сэтгцэн эмнэлгийн үүднээс хүрэл гэж нэрээр нь сургалахад гараад хашаан дотуур алгасаар хамгийн хойд талын байгууламж дээр очихыг зөвлөв. Залууч эргэлзэж ядан алгасаар битүү тороор цонх бүрийг халгалсан өндөр цайвар байшингийн хаалган дээр иржээ. Хонхыг дарав. Совилогч хаалганы завсраар гарсан нарийн зайгаар түүний хэрэг зоргийг сонсож аваад "Наад юм чинь хэрэггүй, угаасаа оруулахгүй" гэжээ. Баахан гайхсан баяр хүү хүүтэй уулзах боломж байгаа эсхийг лавлахад совилогч "Нэг их удаж болохгүй" гэсэн чи зөвшөөрсөн аз гэж бодсоор залуу додогш оржээ. Уулзалтын өрөөний хан цайвар цэнхэрэнхтэй. Халуун зунаарч хүйдэд ам. Магадгүй сүүдэр талдан цонхтойгоос болсон биз. Гэхдээ энэ өрөөнд гэрэл тусагчих нэгч зүйл байхгүй байгааг тэр сая анзаарчээ. Гэрлийн ламп байх газар хоёр ёрдгор утаснаас өөр зүйлгүй. Харин унтраалга байх ёстой газар хоосон бөөрөнхийн нүх. Тэгэхээр нар жаргаж харанхуй боллоо л бол энэ өрөө хэрэггүй болдог байх нь. Химэн таамаглаж суутал совилогчийн хамт хүрлээ ирж яваа харагдав. Хөрхийхүү их л турсан харагдана. Ойртох тусам царайнд бараантаж харалсан нүд нь хөнхийж хүүхэн хараа нь оогт тогтож өгөхгүй. Ээш тийш гүйлгэн харж байгааг баяр хүү анзаарлаа. Ширээний нэг тал зэрэгцэж суусан хоёроос анхан дөрүүлэн ам нээж "Миний дугайгүй юу? Эм танга сайн ууж гинөө? Эндхийн хоол нь хэрвэн та? Хоолоо сайн идэж байгаа үсттэй?" "Аха" гэж чичирхийлсэн сүнг хоолоогоор хэлэхэд баяр хүү царайг нь тосон харав. Нулимс цэйлгэнсэн нүдээр залуу руу ширтсэн хүрлээ. "Манай ээж өгч гисэн тийм ээ" гэж хэлэхдээ түүний уруул өмөлдсөн байх нь туйлын өрөвдөлтэй. Залуу хариу дуугарч чадсангүй зөвхөн толгой дохиод доош харав. Хүүгийн зөөлөн мэгших дунд хинхэн нь хэсэг чимээгүй суулаа. Баяр хүү санаалдаж "Миний дөө айлын том хүн. Чийл ухаантай байж хурдан идгээд нялх дүүгэн аавыгаа авч явах нь. Ийм баг насандаа өнчирч байгаа чинээ сэтгэлийг ахын сайн ойлгож байна. Намайг жаахан байхад манай ээж бас өнгөрчихсөн юм. Олон хүн чин дүүгэн тижээх гэж их л зүдэрсэн. Гэхдээ хөлсөө урсгасны хүчинд ах нь хангалуун сайхан амьдарч байна. Баярааха. Би танаас нэг юм гуйдах уу?" "Тэгтэг миний дүү. Юу юм? Ахын чадах юм байвал бүгдийг нь хийж өгье." "Та манай дүүг сайн хүн болгож өсгөөрэй" гэж хэлэхдээ нулимстай нүдэрээ залуутай харц тулгарав. Баяр хүү сандарч "Юу гэж ийм муухай ярьж болдг юм бэ? Болохгүй шүү дээ. Чи өөрөө ирүүл болж гарч ирээ дүүгээ сургаж хүмүүжүүлэх ёстой байхгүй юу та?" "Үгүй. Би эндээс өгөж байж л гарна." "Пэ миний дүү ахиж ийм муухай юм битгий яриарай. Ах нь ийм муухай готрон хүмүүс дургүй шүү. Манай дүү дээр тэр шүн бүр ирдэг. Тэрнээс болж л ээж өгсөн. Одоо удахгүй аав өхөн. Тэгэхээр та дүүг минь сайн харж хандаарай" гэж хүүг хэлэхэд баяр хүүгийн дотор аргагүй галзуурчгаж гисэн бодол өөрийн ирэхгүй төрөв. Гэсэн чи ахин нэг удаа аргадаж тайвшруулахар оролдох гэтэл хөө "Одоо надад хийх хоосон гоё үгс хэрэггүй. Би тэртээ тэргүй бодохгүй. Харин та ганцхан дүүгмэл гадуурхаж илүү үзэлгүй сайн хүн болгоод өсгөөд өгөөч дээ. Би энийг л марлаа ихч та хоёроос чин сэтгэлээсээ гуйж байна" гэж хизээ мэдгүй өөхөх төгсөн хөгшин хүн шиг захиас хэлж байхад баяр хүү хариу хэлж чадсангүй.
Баярхүү гэнт санаж тэр гэж хин юм бэ? Хэн чамд энэ тухай хэлсэн юм? Тэр өөрөө хэлсэн. Тэр бол тэр миний аавд чин сэтгэлээсээ дурлсан эмэгтэй. Аа? Гэж сонссонтон итгээгүй залуу дуу алдав. Хүрлээ. Таны халаасан дугай наалт түүнийх гэж хэлээд залуу руу том хүн шиг шийдэмгийг гихч нь харахад залуугийн нуруугаар хорхог үг шиг мэдрэгдэжээ. Үүнээс хойш тэд олигтой юм ярьсангүй. Баярхүү бушуухан л эндээс явахын төс болж тогтож сууж чадахгүй байсаар тэсэлгүй совилагчийг дуудаж хүрлээг өрөөнд нь хүргүүлжээ. Эмнэлгийн гадаа гарсан хойноонч тайвширч чадахгүй байсаар халаасан уудлан тамхи анхаав. Харин хайрцаг тамхины оронд түнтгэр том алт тэмтрэгдэхэд тэр улам сандран тавгүйтэв. Гайчхаа мэдэхгүй хэсэг эргэлзэн зогсож байгаад хүрлийг хэлснийг санджээ. Аав удахгүй хөхөн гэсэн энэ үгнээс ургаж гарсан бодолдон хөдлөгдөн нэг ч гэсэн хүний ам аварчих санаатай Баярхүү цагдаагийн хэлдэс рүү хурдлаа. Цагдаагийн газрын үүдэн дэртэл шижир өөдөөс нь гарч ирж таарчээ. Түүний араас самбааж гарч ирэв. Баярхүү ахыг нь тос чаван уулзаж байхыг алсаас харж зогссон самбаагийн дэргэд алдуухаар хамт явсан хэсэг залуус ирсэн харагдана. Баярхүү ахтан хүүхдүүдийнхэн тухай мэдээ дуулгахад тэр нулимсан барьж ядаж явах нь ээлт. Түүнийг багхан тайвшрах үед Баярхүү халаасан уудлан алтан гаргаж иртэл шижир тав хийтэл цочиж өнөөх алтыг харамгцсан бүү үзэгдэж муухай гашгиран хойш ухраав. Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook Web-ээр сонсороо.